Эрэгтэй хүн сексийн ажиллагаанд орохдоо хизээч оршил чухал гэж тархин боддог байхгүй. Яа тэгэхээр бүр нөгөө өвөг дээдсийнхаа үеэс энэ хувьслагын явцаар тарих юу гэж ажилтдаг гэхээр эрэгтэй хүн чинь сексийг зүгээр шууд бэлгийн ажиллагаа гэж ойлгодог. Тэрнээс хайр дотносол гэж ерөөсөй ойлгодог байхгүй. Тэг нөгөө эмэгтэй хүн чинь болохоор хайр дотносол буюу өөрөөр хэлбэл тэврэх, үнсэх, инхрийлэхийн процесс тэрийг секс гэж ойлгодог. Хоёр өөр ойлгоод шүү дээ. Тэгэхээр чи зүрүү үсээд байгаа. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүн чинь тэрвүүлмээр байдаг, өмсүүлмээр байдаг, нэг үг сонсчмоор байдаг. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн чинь тархинд хийж ажиллахгүй шууд л бэлэг эрхтнээ оруулахаа боддог. Тим сексийн үйл ажиллагаа бодно. Яа тэгэхээр нөгөө зүн совин зүгээр л үр үлдэх. Таашаал биш байсан байхгүй анхандаа. Тэгээ эн чинь хөгжилж явсаар байгаад одоо л таашаал руу орж иж байгаа болохоос сая жилийн өмнө эртний хүмүүс таашаал гээл секс хийдэггүй. Зүгээр л үрчхийн тулд хийхтэй гэж ярьж байгаа. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.